Та бүхэнд Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн байгаль орчин нийгэм хамгааллын зарчим стандартуудын талаар мэдээлэл өгье. Байгаль орчин нийгэм хамгаалал гэж бидний зорилго хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, хүрээлэн буй орчин болон нутгийн иргэдэд эрсдэл учруулах эсхийг тодорхойлох, зэрэг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, зайлсхийх, мөн шаардлагатай бол сааруул гарах хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх үйл явцыг хэлнэ. Бид төлөвлөгөө үйл ажиллагаанд байгаль орчин нийгэм хамгааллын нийт 9 стандартыг мөрдлөг болгон ажилтгаас гадна хүний эрхийг хүндлэх, нутгийн иргэдийн эрх ашигыг харгалзах, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах зорилго бүхий 3 зарчмыг баримталдаг. Түүнчлэн Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд хамрагдах хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангах зорилго бүхий хүүхэд хамгааллын журамтай. Энэхүү журамд дурдсанаар хүүхдийн зураг авах, нийтлэх, мөн арга хэмжээнд хамруулахаас өмнө эцэг их асран хамгаалагчийн зөвшөөрлийг заавал авах зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх тухай зохицуулалтууд бий. Дэлхийн Байгаль Хамгаалах сан иргэдээс өргөдөл гомдол хүлээн авах, барагдуулах журамтай. Өргөдөл гомдол гаргахаар бол манай байгууллагын цахим хуудас хандах, эсвэл салбар офис дээр биечлэн ирэх, мөн манай байгууллагын утсанд хандах боломжтой. Мөн бид альва аюул гамшигаас сэргийлэх үүднээс үл зөвшөөрөх үйл ажиллагааны жагсаалттай бөгөөд эдгээрийг ямар ч тохиолдолд хэрэгжүүлж санхүүжүүлэхгүй. Та Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн байгаль орчин нийгэм хамгааллын стандартуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл манай байгууллагын Mongolia.panda.org цахим хуудасаас авна уу?